Орой мэдрэг үзэгчдээ PB телевизээс бэлтгэн хүргэдэг урлагийн нэвтрүүлэг маань эхэлж байна. Урлагийн нэвтрүүлгээрээ та бүхэндээ Монгол нутагтаа бие даасан болоод хамтарсан уран бүтээлийг төлөвлөдөг билээ. Одоогоор Монголын орчуудын эвлэлээр хүрэлцээрээд байна. Энд болохоор бичих соёл 2013 гэсэн үзэсгэлэн тавигдсан байна. Үзэсгэлэн маань одоо 5 дахь удаага зохион байгуулагдаж байгаа юм байна. Ингээд бүгдээрээ уран бүтээлчтэйгээ уулзцгаая. Сайн байна уу танд? Энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Чулуун Бүрийн Бямдлахар гэдэг. Би Өвөрхангай аймгийн Хожир Цөмөнд төрсөн. Тэгээд Монголын орчуудын эвлэлийн орооноос зохион байгуулагдаж буй бичих соёл үзэсгэлэнд би 3 дахь удаага өөрөө оролцож байгаа. Тийм. Энэ удаагийн үзэсгэлэн маань урд урдын жилийнхээс илүү их цар хүрээтэй, олныг хамарсан, бүтээлийн хувьд ч гэсэн чанар чансаа нь өндөр, урд жилийнхээс өвөрмөц сайхан үзэсгэлэн боллоо. Тэгээ миний хувьд энэ үзэсгэлэнд цагаан ус гэсэн бүтээлээр оролцсон байгаа. Энэ миний бүтээл. Тэгээд салхиар ганх цагаан усанд ч амь насман буй гээд Очир хотын Дашбалбурга 20 эдхэн наснда биччихсэн. Энэ шүлгийг би өөрөө бичсэн байгаа. Тийм тэгээд каллиграфаар томоор цагаан ус гэччээд тэгээд энд нь салхиар ганхах цагаан усанд ч амь насман буй сайхан их орон минь гэдэг энэ бүтээл байгаамаа. Энэ уран бүтээлээ төрөвтэй хөвчлэн шүлэг их бичдэг баг те. Таны уран бүтээлийн онцлог гэх юм бол ямар чиглэлээр энэ уран бүтээлээ төрөдөг вэ? Би өөрөө эмэгтэй хүн болооч тэр ерөөхдөө шүлэг яруу найрганд дуртай. Тийм үднээсээ тийм гэгээлэг тийм эмэгтэй өнийг илтгэсэн жишээлбэл энэ цагаан ус гэх зэрэгтэй иймэрдэг бүтээл төрөвдөг байгаа. Тэгээ ерөөхдөө сүүлийн жилүүдэд бол шүлэг яруу найргийн тал руугаа ороод уран бүтээлээ төрөвж байгаа. Энэ үзэсгэлэнгээс өмнө болохоор Монголын нууц товчоо гэдэг үзэсгэлэнд Монголын нууц товчоог бүгднээр нь бичээд оролцсон байгаа тийм. Хамгийн анхны уран бүтээл танд гэх юм бол ямар уран бүтээл гаргаж ирсэн бэ? Хамгийн анхны уран бүтээл гэх юм бол оюутан бахта Чойл усан жоо нэрмжит хэлэрэмжлийн дэд сургуулийн улсын уралдаанд оролцоод тэгээд тэнд нөгөө үгээ суглаад бичиж байхдаа нуруу гэсэн үгийг хинтээ хангаа сойны өндөр сайхан нуруу гэсэн үгийг сонгоод нуруу гэдэг үгийг хамгийн томоор бичижсэн. Тэгээ ерөөхдөө болохоор хамгийн анхны бүтээл яг бичиж эхэлсэн юу гэвэл тэр байгаа. Бүтээл гэх юм бол хамгийн ихний бичих соёл үзэсгэлэнд би ногоон тархины тууч гэдэг тэрийг бичиж оролцож ирсэн. Энэ уран бүтээл хүмүүс хийхдээ уран бүтээлч маш их судалгаа шаарддаг шүү дээ, тий. Та хацаа хэллээ л дээ нуруу гэхээс бас монгол бичгээр бичгээд бас зөв бичих, тий. Тэр их судалгаагаа та хаанаас авдаг вэ? Тэгээ ерөөхдөө бол Ганбаатар гээд бичих соёл төвийн тэргүү манай багш минь байгаа энэ каллиграфийн багш минь уран бичлэг заасан. Тэндээ багшаасаа заавар зөвлөгөө аваад энэ үгийг бичгээд одоо тэр үсгэн дээрээ тэр тэгэн дээр анхаар гэж багш маань зөвлөдөг. Тэгээ өөрөө бас ерөөхдөө хараад ингээд үгийнхаа үсгийг харахад зохиомж нь бичгэд ер нь ямар байна те хүмүүст ямар харагдахаар байна тэрийг ихэвчлэн хараад бичих үгээ сонгодог. Тэгэл үзэгчтэй тэгвэл энэхүү каллиграфийн урлагийнхаа талаар бас багахан мэдлэг өгье л доо. Каллиграфийн урлаг гэж юу юм те бас энэхүү бүтээлийг бас бүтээхэд хэрэг хугацаа шаарддаг. Тэр талаар ярих юм бол. Тий. Ерөөхдөө бол каллиграф гэдэг маань те энэ том бичгээс гадна ер нь монгол бичгийг бүхэлд нь эзэмшин гэсэн үг шүү дээ тий. Анханаас нь ерөөсөө үсгнээс авахгүй л эзэмсэж байгаа байхгүй бид. Би болохоор анх хэлэрэмжлийн дэд сургуульд илсэн ороод тэгээд монгол бичгийг эхнээс нь заалгаад харандаагаар заалгаад дараа нь төмөр үзгээр заалгаад тэгээд үсэн биерэнд орсон байгаа. Тийм тэгээ ерөөхдөө залуучуудаа хэлэхэд бол каллиграф сонирхож байгаа хүмүүс бол монгол бичгийг шамдан сурах хэрэгтэй. Тэгээд байнга биерээр дахин те 7 хоногийн өөртөө 7 хоногийн 3 өдрөх ч юм уу те биерэн бичлэгийн цагт зарцуулж иж каллиграф гэмэх зүйлийг сурах болно. За тэгвэл хоёул дараагийн бүтээл дээр очиж үзэгчтэй бас үзүүлье. За энэ дараагийн бүтээл маань болохоор Данзангийн Нямсрунга 4 цаг хэмээх шүлгийг би бичсэн байгаа. Тийм тэгээ ерөөхдөө бол энэ шүлгийн дагуу шүлгээр гардаг үйл явдлыг зургаар илэрхийлсэн. Зургийг нь болохоор манай зураач Хайчилбарч уран баримлж Баатар цаг гэдэг ах маань зурсан байгаа юм. Тийм. Тэгээд ерөөхдөө энэ 4 цаг гэдэг дээр болохоор 4 улирал гардаг. Тэгээ энэ үйл явдлыг ингээ энд гэхэд одоо зуны улирал бороо ороо гарсан байгаа. Тэгээ бас эмэгтэй хүний гой сайхнаар
одоо энэ ингээ холоос харахад бол уул шиг харагдаж байгаад ингээ давлгаалаад тий. Тэгээ энэ хэсэгт энэ зурсан энэ нүд энүүгээр болохоор чих. Тэгэхээр одоо ингээ хүний хийсэн үйлдэл тий. Тэнгэрийн нүд болж газрын чих болж явах болтугай гэд тий. Бүх уран бүтээл нэг тийм утгаар манай зураж ах маань зурсан гэж бас надад тайлбарлаж өгсөн. Тий. Энэ сар харагдаж байна тий. Тийм ерөөсөө л 4 цаг гэхэр чим одоо 4 удирлын бүх шинж тэмдэг, бэлэг тэмдэг ерөөсөө бүх юм гардаг. Тэгээд ингээ багтаагаад зурсан байна. Ер нь бол уран бүтээлд ихэвчлэн ер нь бол агуу яруу найрагчдын шүлгнээс иш татан та бүтээлэг гаргадаг юм байна. Ер нь өөрөө шүлэг найраглал хэрэг зохиодог бай. Өөрөө шүлэг найрал зохиох тал дээр бол би муултаа гэсэн. Тий. Тэгээд энэ сайхан яруу найрагчдынхаа уран бүтээлээс уншаад судлаад тэгээ өөрийнхөө уран бүтээлд ашигладаг. Ер нь өөрөө бас өөр ингэсэн шүлэгтэй болоо тэрийг бас бичиж, каллиграфаар бичиж гэсэн бодол байдгүй. Байлгүй ах уу. Тэгвэл бүр л тэр чин бүр төгсрөөд яг миний өөрөө яг жинхэнэ бүтээл болно шүү дээ, тий. За, дараагийн бүтээл маань. Дараагийн бүтээл маань юм байна. За энэ болохоор түрүүн тэнд дурдсан бүтээл юм байна. Ижил бүтээл байгаа. Тэгээ энэ юу нандаа юм гэхээр артлын өнгө фон ер нь бичигдлийн хувьд те бүх юмны шийдэл нь ондоо. Тэгээд энд нь яг салхиар ганх цагаан өгсөн даймнас минь би сайхан их орон минь гэдэг шүлгийг энд нь бүтнээр нь бүгдийг бичсэн байгаа. Тий. Тэгээ ингээд цаана өвсний хийсэж байгаа өвсний зурагтай юм хөнгөөл та өөрөө зурсан тий. Ер нь бол уран зураг каллиграфи аргаар зурхад хэцүү зүйл маш их байдаг шүү дээ тий. Тэр талаар ярих юм бол зураг зурхад маш их шаардлагатай зүйлс бас их байдаг. Ямар аргаар ер нь бол каллиграфик зурдаг вэ? Тийм ер нь бол олон жилийн туршлагын үндсэн дээр л зурдаг л та. Тэрнээс биш зураг зурах энэ каллиграфаар бичих эднэр чи хоорондоо бол шатал ондоо зүйлүүд шүү дээ тий. Тийм болохоор их удаан хөдөлмөрлөсний үр дүнд л энэ бүгдийг хийдэг тий. Ер нь бол уран зураг бас зурдаг, зураач нар каллиграфи зурдаг. Бас уран бүтээлчд хоёр бас юугаар ялгаатай байд юм бол онцлог гэх юм бол. Тийм би бол зургийн тал дээр юм бол мэдлэг мэдгэдэггүй ховор штэ. Тийм ерөөхдөө каллиграфад байгаа хэвцэн. Тэгээд яагаад ер нь каллиграфи аргыг сонгох болсон юм бэ? Багаасаа бас сонирхолтой байсан уу? Тийм ерөөхдөө бол монгол бичгт аягүй сонирхолтой би чинь. Тэгээд 10 жилийн төгсөөд ихтэй сургуульд ороо мэрэгчлээ монгол бичгээр сонгосон. Тэгээд судалт сураад тэгээд сурсны эцэст каллиграфи хэмээх зүйлтэй холбогдоод бүр холбох гүүрийг хийн тавив. Холбох гүр бол яхаа аргагүй сургууль хэлээр гэрчлийн дэд сургууль. Тий. Тэгээд өдий хүртэл авч байгаа хүмүүс маань болохоор Ганбаатар өгш Монгол уран бичлийн өгш. Тий. Бим долларын маань ирээдүг гэх юм бол ирээдүйн зорилго гэх юм бол ерөөхдөө бол уран бүтээлийн тойрон цааш та. Тэгээ бас миний мэрэгжил чинь багшийн мэрэгжил. Тэгээ мэрэгчлэрээ багшлаад өөр олон хүүхдэд каллиграфи хэмээх зүйлийг сургаад тий. Тэгээ дэлхийд каллиграфи монгол бичиг тий Монголын уйгуржин бичгийг дэлхийн нийтэд таниулахын төлөө зорж явна да. За өнөөдрийн урлагийн нэвтрүүлэгт маань урилгаар оролцсон танд баярлалаа. Таны ажилд өндрөөс өндөр амжилтыг бас хүсье. За баярлалаа. Танд болон таны телевизийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа.
Уран зураг сонирхдаг залуустаа зориулж залуу уран бүтээлч даваа нэмийн сурал хичээлийг одоо хүргэе. Сайн байцгаана уу эрхэм манд үзэгчтэй. Өнөөдрийн дугаараар та бүхэндээ энэхүү одоо сангийн за мөн нүүрсэ харандаа тий энэ шохоо эднэрийг одоо хэрхэн яаж ашиглаж энэхүү натурыг одоо зурхыг та бүхэндээ үзүүлье. За тэгээд үзэгч та бүхэн анхаарлаа түр нааш нь хандуулаарай гэж хүсэж байна. За сангинаар бол одоо ерөнхийдөө энэхүү одоо бор цаасан дээр за мөн бас л ерөнхий харьцаа хэлбэр формоо эхлээд маш товчхон тэмдэглээд цохомжоо ингээ гаргаж аваад тэгээ ажиллана гэсэн үг. За сангин гэдэг маань бол ерөнхийдөө одоо хурц тийм улаан өнгөтэй онцгой төрлийн одоо юм харандаа байдаг. За сангинаар бол цаас, за мөн гөрөвттэй картон зотон дээр бол одоо зурж болдог. За мөн нүүрс бол одоо Итали харандаа соустай хамт бас одоо хэрэгжилж болдог байна. За энэ сангийн нүүрсийг бол одоо баруун Европ одоо Оросын нэртэй зурагч нар бол одоо сангинаар бол одоо тодорхой хэмжээнд одоо маш сайн зурдаг байсан. За жишээлбэл зүгээр Ленардо да Винчи, за мөн Рубенс гэх мэтлэн бол одоо нэртэй алдартай зурагч нар бол сангийн нүүрс соусыг одоо их хэрэгжилж олон шилдэг одоо хөргүүдийг бол одоо хийсэн. За тийм учраас энэ сангийн бол яхаарахгүй одоо уран зургийн бол томоохон нэг төрөл мөн. За сангийн маань болохоор одоо ерөнхийдөө бол сангины одоо төрлүүд за мөн диаметр нь бол одоо 50-60 мм-ийн урттай. За мөн дөрвөн талтай юм харандаа байдаг. За мөн гоёмсог улаан өнгөтэй. За байгалийн сангинаас за мөн зүсэж одоо авдаг бахнэ. За энийг бол одоо хаанаас зүсэж авдаг вэ? За мөн Армени одоо энэ нутаг дэвсгэрт бол одоо аахта мужид одоо тийм орд нь байдаг бахна. Одоо юм сангины юм орд байдаг бахна. За сангиныг бол одоо хвчлэн дотроо бол янз янзын төрлүүд байдаг. За мөн жишээлбэл одоо 7-оос 10 мм-ийн диаметртэй, за мөн 58 мм-ийн урттай бөөрөнхий одоо энэ гол бүхий одоо нунтаглан мөн зуурсан одоо бас юм сангин байдаг бахна. За сангиныг бол одоо нэх балруулдаж бол хэрэггүй. За нэг л удаа зурна, за мөн уусгаж, за нэг л удаа бас зурна, за мөн уусгаж хэрэггүй. Гэхдээ бол сангийн Итали харандаатай одоо холин саарам мөчсөн сонирхолтой одоо өнгүүдийг бас гаргаж чадвал сайн үр дүнд бас хүрч болно. Энэ сангиныг бол за мөн сангинаар бол одоо за мөн зураас гаргаж хийх, за мөн хуруугаар одоо үрж ажиллах, за мөн уусамлаар одоо зөөлүүлж, за мөн сүүдэртүүлэн соус нүүрс нэмж одоо төрөл бүрийн хүүтэн дулаан
биеийн одоо энэ өнгүүдийг бол гаргадаг байна. За энэгээрээ бас бусад одоо төрлүүдээс бас давуу талтай. За мөн бас сангинаа бас одоо ингээд зороод тий одоо нунтаг болгож аваад ингээд бас тухайн одоо энэ ажиллах форматн дээр одоо ингэж ажиллаж биерээр одоо ингэж үргэлт хийж ингэж бас ажиллаж бас болдгоороо бас давуу талтай байгаа сангинаар бол за ерөнхийдөө бол энэ объем тий энэ сүүдрэг хэсгүүтэй бол ерөнхийдөө тэмдэглээд за өөрөөр хэлбэл сангинаар бол одоо хүндээсээ хөнгөрүүлээд явчих болно. За сангиныг бол одоо ихэвчлэн энэ одоо бор цаас ийм жоохон өнгөтэй өнгийг яг тэр цав цагаан өнгийг бас бууруулсан юм цаас байвал бас илүү тохиромжтой байдаг. За ерөнхийдөө бол одоо ингээд сүүдрэг хэсгүүдийг бол тэмдэглээ явчихна гэсэн үг. За тухайн одоо энэ натурынхаа бас дүрхийг бол одоо нэлээ ингээд наривчлалтай гаргаад дуусны хамраа одоо бол одоо ерөнхийд нь гүйцэтгэл хэсгүүдийг бол хийж эхэлж байна. Ингээ ерөнхийд нь бас жоохон хүндлэх газрууд нь бас хүндлээд ажиллах газрууд руу ингээд ажиллаад өгнө гэсэн үг. За хитрхи бас хамаагүй бас хүндлүүл бас наашаага бас зохиж гарч ирэх бас аюултай байдаг. Тийм учраас бол одоо яг амьд одоо энэ натураа бол та бүхэн бас сайн харж ажиглаж одоо ингэж зурх хэрэгтэй байдаг. За энэ зөөлхөн нүүрсийг бол одоо энэ байглаас өөрөө одоо хулсыг одоо ингэ шатааж явсан гэж гаргаж хийдэг байгаа. За ерөнхийд нь бол одоо ингэ хүндлэх газрууд нь бол хүндлээд өгч байна. За саяныхаа одоо энэ хүндэлсэн одоо энэ тоонуудыг бол биерээ ерөнхийд нь ингээд жоохон үрээд тооныг нь бол одоо ингээд ерөнхийд нь жоохон зөөллөөд өгж болдог байгаа.
За одоо та бүхэндээ гэрлэлийг одоо хэрхэн яаж ажиллахыг бол одоо үзүүлье. За мөн гэрэл бол одоо маш чухал байдаг одоо энэ дээр ажиллахад, тийм учраас гэрлэлийг бол одоо яг харж чад хаана яг гэрэлтэй гэсэн үг тийм ээ. Яг тэр хэсгүүд дээр гэрлэлнүүдийг тавиад явж байна гэсэн. За гэрлэлнүүдийн тэмдэглэлчээд бол одоо ингээ ерөнхийд нь биерээ тий бас жоох уусгах газар нь уусгаад ажиллах газар нь ингээ ажиллаад өгнө гэсэн. За хувцсны хэсгэн дээр бол одоо ерөнхийд нь бол ашиж үзүүлж байна та бүхэнд. За хувцсыг бол ерөнхийд нь хэсгээгээд одоо ажиллачна. За ерөнхий яг нэг харуулах юм харуулад тэгээ яг нүүрэн хэсэг дээр яг ажиллах газараа ажиллаад үзүүлсэн бол одоо бол хувцсыг бол ерөнхийд нь одоо хэсгээгээд зурчна гэсэн. За тэр замсныхын зах мах одоо тий нуглаас эднэрийг бол довчгоо ерөнхийд нь гэдэг тэмдэглэгээ маягаар бол одоо гаргаад өгчдөг байгаа. За цаатлын фоны нь бол бас ингэ ерөнхийд нь бас гэрлэлээр шийдэж өгөхгүй бол бас одоо форматнаас амлалт салгаад өгөх. Зургаан бол одоо нааш нь гаргаж өгөхийн тулд ерөнхий фоноо бол ингэ хийчихнэ гэсэн. Зам бас гараар одоо ингэ үрээд ерөнхийд нь бас ингэ бас жоохон шохоогоо жоохон зөөллүүд гэж жоохон наривчл хийгээд өгчих хэрэгтэй. За өнөөдрийн дугаараар та бүхэндээ сангийн одоо энэ нүүрс шохой гурыг одоо хэрхэн яаж ашиглаж энэ натур дээр одоо хэрхэн яаж ашиглаж ингэж зурхыг бол одоо бас зурж үзүүллээ. Одоо ингээ үзэгч та бүхэн мөн суралцагч нар маань эндээс бас жоохон ч гэсэн бас ойлгож авсан байх гэдэг бол итгэлтэй байна. За тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. PB телевизээс бэлтэн хүргэдэг урлагуу нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Мэдээж нэвтрүүлгийн төгсгөлд та бүхэндээ алдартай оддын хөрөг зураг хэрхэн бүтдгийг танилцуулах болно.